За өнөөдрийн энэ хийгдэж байгаа гурвалсан гэрээний асуудал бол зохицуул эрүүл мэндийн хөгжлийн төвийн эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба болон за эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа төв эмнэлгүүд донор эмнэлгүүдийн мөн хооронд одоо тархины хөлтэй донор авал хамтарч ажиллах нь гэрээг үзэгдэж байгаа. Энэ ингэж үзэгдснээр бол энэ эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг шинэ шатанд гаргаж байна гэж ойлгож байгаа. Монгол улсын их хурлаар донорын тухай хууль батлагдаад жил хараахан хүрээгүй байна. Тэгээд энэ хугацаанд бол байгуулагдсан зохицуулах халуунаас бол донорын тухай хуулийг дагаж мөрдөх журмуудыг боловсруулж журмуудаа батлуулж авлаа. Эрүүл мэндийн яамны хараад батлуулж авсан. Түүнээс гадна одоо зохицуулах халууны зохицуулах гол ажлуудын нэг бол тархины хөлтэй доноос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэх ажиллагаанууд бол нэлээд идэвхтэй хийгдсэн. Ингээд хуулийн заалтуудыг ард иргэдэд ойлгуулах, ухамсарлуулах, таниулах, за тэгээд эмнэлгүүдийн эмч ажилчдад сургалт явуулах, эмч нарыг дадлагжуулах, гадаад сургалтанд хамруулах гэх олон ажлууд хийлээ. Энэ дундаа бол оны өмнө 2018 оны 11 сард улсын 3 дугаар төв эмнэлгээс тархины хөлтэй донор илэрч тэмцээнээс бид нар бол донорын ар гэрчээ гэр бүлд танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр за Монгол 2 хүндээ бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийж амь насыг аварлаа. За оны дараа 1 сарын 3-нд ердөөс он дөнгөж гарсны маргааш нь гэмт судлал үндэсний төвдөр бас тархины хөлтэй донор гарсан. Бас гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр донор болох зөвшөөрөл аваад 1 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ, 2 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ. Ингээд одоогоор бол энэ зохицуулах халуун байгуулагдсанаас хойш нийтдээ 5 хүнд амьдрал үлэгдээ 5 гэр бүл элэг бүтэн амьдрал ингээд сайхан явж байна. За тэгээд хамгийн гол нь бусдын эрүүл мэнд амьдрал хайрлахын тулд ингэж одоо иргэний маш их зориг гаргаж их сайхан сэтгэл гаргаж сайхан буян үйлдсэн донорын гэр бүлд болон донортой гүнээ хүндэтгэл үзүүлж одоо мэхийн ёсолж тэр улсуудынхаа одоо алдаргааяг бол үнэхээр дурсаж байна. Тэгээд бид нар бол цаашдаа үргэлжлүүлээд энэ донорын үйл хэргийг ард олонд танилцуулах үйл ажиллагааг улам илүү их хийх болно. Тэгээд эрхлээрээ бол ард түмэн маань зөв ойлгох, зөв танин мэдэх юм асуудлууд бол нэлээд хийгдэх ёстой. Тэгэхээр ер нь оны өмнө бол 3 дугаар эмнэлгээс бас кадаврын донор гарч бас тодорхой хэмжээгээр шаардлагатай хүнд тусламж үзүүлэх юм боломж бас бүтсэн байгаа. Ер нь бол донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бол эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй бас хувийн иргэн хүмүүс ч гэсэн донорын тухай хуулийн одоо ач холбогдол за ер нь бол одоо бас тархины хөлтэй донороос олон хүнийг одоо аврах боломжтой гэдгийг бас ойлгох, сурталчлах үйл ажиллагааг нэлээд явуулах бас шаардлага бол байгаа. За үүндээ тархины хөлтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгах энэ одоо эмчилгээний арга технологиг Монгол судалсууд хэрэгжүүлэх энэ бол одоо эсрэг дэмжүүлжүүлэх энэ агентлаг манай хөгжлийн төвдөр бас байгуулагдсантай холбогдуулаад энэ эмчилгээний технологи бол одоо Монгол улсад бүрэн хэрэгжих юм бололцоо хууль эрх зүйн бичиг баримтын хувьд бол бүрэн одоо хэрэгжиж эхэллээ. За ер нь бол энэ 19 он гараад манай улсын 1-р төв эмнэлэг тархины хөлтэй 1 донороос за 1 элэг шилжүүлэн суулгах, 2 бөөр шилжүүлэн суулгах хаалгаа хийсэн байгаа. За одоогоор бол хүмүүсийн биеийн байдал сайн байгаа. За ер нь манай улсын 1-р төв эмнэлэг 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах хаалгааг бол бас эхлээд одоо өнөөдөр 170 гаруй бөөр шилжүүлэн суулгах хаалгаа хийчихэд байгаа. За элэг шилжүүлэн суулгах хаалгаа бол бас 70 гаруй одоо элэг шилжүүлэн суулгах хаалгаа хийгээд байгаа. За ер нь энэ хугацаанд энэ 10 жилийн хугацаанд тархины хөлтэй донороос 16 хүнд бөөр шилжүүлэн суулгах хаалгаа, 2 хүнд элэг шилжүүлэн суулгах хаалгаа хийчихэд байгаа. Яг нь ер нь эмнэлгүүд дээр донор эмнэлгүүд дээр тархины одоо хүнд гэмтэл авсан, хөрхөн цус харавсан ингээд тархин одоо эргэж сэрхэхээргүй ийм болсон тохиолдолд за тухайн эмнэлгүүд дээр бол тархины өхлийг тодорхойлох одоо багууд байдаг. Тэр багууд бол эмчилгээ хийсэн захирлаар одоо толгойлуулсан мэрэгжлийн багууд байгаа. Мэрэгжлийн багууд за дүр соншилгоо болон бусад эмнэлэг зүйн шин тэмдгээр нь онцлоод за энэ хүн бол тархины өхөлтэй болчихжээ. Энэ хүн бол дахиж одоо сэрхэхгүй нэ гэдгийг ар гэрийнхэн хүмүүст бас
зөв талаас нь ойлгуулдаг. За зөв талаас нь ойлгуулад энэ талаараа ч гэсэн манай Монголын ард түмэн бас ер нь тархины өвөлтэй донороос энэ эргэтэн шилжүүлэн суулгах ийм одоо бас эмчилгээний арга барил байд юм байна. Бусад хүмүүст бас буян болъё гэдэг үүднээс хүмүүс бас энэ нэлээд их тархины өвөлтэй донороос эргэтэн шилжүүлэх нэмжлэгийг дэмжих юм хандлага бас гарч байгаа сайн тал байгаа. Мэргэжлэгт та үстэй энэ өглөөний түмэн амгалан үйлчлэгээ 18 оны 1-р сард 17 өнөөдөр журам гарсантай холбоотой донорын үйл ажиллагааг идэвхжүүлэх тархины өвөлтэй донороос Монгол улсын хөрсөнд хэрхэмгүй амьдралд зарим нэг одоо за зүй залтанд хэрхэн нийцж байгаа юм гэдэг эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтэн багасраа нөлөөлсөн юм байна. Үүний ерөнхий захирал Чөмөрн эрдэл сох судлалын үндэсний гол ажил одоо эмч нар маань хөрөлцөөрсөн. Энэ эмч нар маань бол энэ тухайн одоо гарын өнөөдөр шинжлэх ухааны дэвшил, анагаах ухааны хамтдаа хэрэгжүүлэх юм бол олон хүний амьнасыг олсон дэлхийн дэвшил технологиуд өндөрлсөн дэлхийн анагаах ухааны практикт бол эрүүл зүйн туршид судалгааны шатанд явж байгаа бүгд л шилжүүлэн суулгах хэмжээ. энэ салбарын чиглэлээр гарсан хувь тогтоомжд бол одоо бичлэн олдж байсан байгаа та бүхэндээ хэлж ирсэн. Тэр үед нэг ажлаа мэддэг. Мэргэжлийн хамгаалтантайгаа баг болж ажиллаж энэ журмаа бол гаргаж та эрүүл мэндийн сайд энэ хэрэгжүүлэлт гар бие оролцдог эрүүл мэндийн байгууллагын удирдлагын төлөөлөлд та бүхэнд ийм хууль эрхцэн ажлыг бүлэгч энийг ажил хэрэг болох хэрхэн хамтарч ажиллах талаар гэрээ яам дэш зөвхөн болж байгаа шин. Тийм ээ ч юм уу даа. Мөн тоглох байлаа. Яг спорт.